хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг. За сайн бацгаана уу, бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Болорсуудар хэвлэлийн газраас бэлтгэн хүргэдэг хуудас сэргийгчүүлэнд номын подкаст нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За энэ дугаарт маань хэвлэлийн хүрээлэнгийн багш 9 Эрдэнэ бас мөн уран зохиолынхны мэдхээр бол одоо шинэ өнөр бүлгийн яруу найрагч Эксо маань оролцож байна. За Эксотой энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд бас өдрийн мэнд хүргэе. Өрсөн баярлалаа. За Эксотой өнөөдөр ямар номын тухай ярилцах гэж байна гэвэл Америкийн зохиолч Курт Воннегутийн 5 дугаар бойны газар гэж. За бас л одоо манай уран зохиолын сонирхогч уншигчдын бол уншихсан гэж бодож явдаг сургийн дуулсан байдаг юм нэг алдартай романы зохиолч мөн алдарт хүргэсэн гол бүтээлүүдийнх нь нэг болох юм нэг романы тухай ярилцаад сууж байгаамаа. За тэгээд Эксо маань ер нь номоо уншсан сэтгэл ямар байв? Воннегутийн талаар болоод зохиол уншсан сэтгэлээсээ ойлоо гэдэг яриа явуучих уу? За тэгээ. За Курт Воннегут гэдэг энэ зохиол нь бол яруу алдрыг нь олонтой дуулсан гэдэг шиг зөндөө одоо нэр нь бол сонсогддог. Тэгээд нэг алдартай зохиолчдын ярьцлууданд гардаг шүү дээ. Чинь одоо Муракамигийн ярьцлууд ирээд нөгөө уламжлалт одоо сонгодог тийм одоо зохиолчдоос илүү одоо юу гэдгийг 20 дугаар зууны зохиолчд модернист зохиолчдыг илүү уншдаг байлаа гэх. Тэр дунд тэр нэр нь ингээд ихний 5-10 дахь ингээд нэр нь явж идэг тийм. Тэгээд ийм алдартай зохиолчийн ном одоо орчуулж гарсан юм. Өнгөрсөн жил гарсан гэдэг тийм. Эцэг сүүлд тий. Гараадуудаагүй тэгээд гарсан дэх баярлсан. Уншаад их тийм одоо юу яасан шүү дээ. Сайхан хэрэгцсэн. Ийм гоё номод эртгэн одоо чарж авахгүй яваа гэж. Тий. Ааха. За ном маань бол ерөөхдөө ингээд тавцлын нэгэд дотор нь харахаар 5 дугаар бойны газар буюу хүүхдүүдийн загалмайтны аяндай ахаад хаалтан дотор үхэлтэй бүжсэн үүрэгт бүжиг гэх одоо хідэнч гарчгаар ингээд нэрлэгдээд байгаа юм Тэгэхээр юун түрүүнд бол энэ ном шууд товчхондоо бол одоо дэлхийн 2 дугаар дайны үеийг өгүүлэх 2 дугаар дайнд оролцож явсан одоо тэр цэрэг Билли Пилгрим гэж ийм өгүүлж байгаа түүхээр ингээд дамжиж өгүүлэгдэж байгаа юм номоо. Тэр хоёулаа нэг нэрийн тухай бас уншигчдад товчхонд урдж өгвөл сонирмож магадгүй Тэгээ энэ 5 дугаар бойны газар гэдэг нь одоо нөгөө бойны газар гэх юм ойлгож байгаа тийм. Тийм одоо ялгааны тийм газар юуны дайны үед тийм. Дэлхийн 2 дугаар дайны үед Германы Дрезден хотод байсан гэдэг байна. Дрезден ч одоо дайны дараа тэгээд зүүн Германы одоо том хот болсон тийм. Дрезден хотод тийм одоо ялгааны газар байсан. Тэнд одоо нөгөө олцны цэргүүдийг Америк одоо Англи Франц одоо энэ төрлийн цэргүүдийг олзож авчирч одоо тийм хорж исэн, барьж исэн тийм одоо газар байсан. Тэгээд яг тийм одоо бойны газар гэдэг нэртэй тэгээд дээрс нь яг тэнд болж байгаа зүгээр л хүмүүс олон зуун одоо цэрэгт ажлаас гадна бөмбөгдлөөс болж жирийн одоо иргэд хүртэл одоо яаж одоо юу гэх тийм одоо хонор хонтны ингээ өртөж яаж байгаа тухай айхтар тийм ер нь яг уншаад үзэх юм бол одоо энэ хин Билли Пилгрим бол яадаг гэх юм цаг хугацаагаар аялдаг шүү дээ тийм. Тэгэл гинтхэн Америкт ингээл их нэртэйгээ гэрэлжсэн үе за тэгснэ хижээл ир болсон үедээ ингээд сэрдэг цаг хугацаагаар аялдаг. Гинтхэн энэ дайны яг энэ бойны газрын одоо орчмын тухай дүрслүүд гэдэг бол маш юутай айхтар амар тийм харгас тийм. Магадгүй тэрнээс болоод бас Америкийн хэд хэдэн мужи хотод бас тодорхой хугацаанд дунд сургуулийн одоо унших номын лист чагсаалтнаас тэр хасж исэн, хоригдж исэн болов гэж бодсон тийм. Тийм юм байлээ. Тэгээд нөгөө энэ ном чи юу юм бэл ч нөгөө эхлэхдээ нэг шал өөр түүх эхэлдэг ш. Нэг зохиолч нөхөр одоо банд хамт явж исэн нөхөртөө анх уулзаад ямар ур зоригтой уулзж байгаа вэ гэсэн чинь би одоо ингээд энэ дайны тухай бичих гээд байгаа юм гэ Тэгээ ингээ олон жилийн дараа гэрт нь очисон чинь ягаад ч юм ихнэр нь их тухгүй тэр найзынхны ихнэр ингээд баг уурлаад байдаг. Яагаад тэгээд байгаа юм бэ гэд тэгсэн чи одоо энэ дайн гэдэг бол дайныг одоо магтгүй тийм шал өөр юу гарал бичих гэж байгаа нэг тийм баатарлаг юм шигч Гэтэл эн чин одоо ингээд дайн руу залуухан
залуучууд татагддаг голдуу. Бараг амьдрал үзээгүй хүүхдүүд татагддаг. Энэ бол одоо тэр 13 дугаар зууны үеийн нөгөө загалмайтны аяндаа ингэж хүүхдүүдийг одоо 30-40 мянгаар нь хүүхдүүдийг одоо лам санвартнууд одоо сайн үйл хэргийн төлөө өмшгээр авч явж боолчилж байх зорилготой авч явжсэн түүхэн тэр айхтар үйл явдал бол тий загалмайтны аяндаанаас ялгаагүй юм аа гэдгсэн чинь мань зохиолч бол тийм би энэ тухай яг би ингэж л бичин тий. Тийм учраас энэ нэрийг давхар ингэж зүгээд хэлсэн байдаг штэ тий. Тэгээд яг тэр хэсэг нөгөө тэр найзынхаа их нэртэй ярьж байгаа хэсэг нэг их гоё тэгээд амар гоё хүнлэг тий тэр эмхтэй тэр зохиолчд зочноо олууг нь ингээд айгу юу ухтах ёстой ш тань чи боловсон улс чинь тэгсэн чи ерөөсөө л зорилго нь нэг юм л байгаа. Тэр ч гэсэн тэр ихнэрт одоо тэр нэг дайны нэг юм дайны одоо хор уршиг тэр эмхтэй хүн бол мэдээж өөрөө дайнд явгүй юм ч гэсэн тэр дайны уршиг гэдэг эгэл жирийн хүнд ч гэсэн ямар юм ухаагаар тэр дайн угаасаа ч сайн зүйл угаасаа биш тийм ээ. Барууныхан Америкчууд яадаг гэх юм дайны тухай кино ихээр тэгээд одоо Фрэнк Синатра ч юм нэг гоё хүмүүс хижээл дундад насны хүмүүс ингээл дайнд явж байгаа жоохон хүүхдийн дүр тоглуулдаг. Тэгээд нөгөө дайныгаа энэ бол дайныг бол хөгшин хүмүүс л сайн сайхан гэж ингэж магтдаг штэ. Тэгээд ихний дургуйс нэгэнгүй мань хүн чиний зүгөө чиний зүг гэдэг яадаг. Тэгээд сайн найзууд болсон гэдэг штэ. Тэр ихлэл айгүй гоё санагдсан надаа. Айгүй тэр хүнлэг тэгээд тэр ихнэрээр яг одоо энэ жирийн игэл иргэдийн те дайны тухай бид нар үннийг л мэдэх ёстой. Урлаг зохиол гэдэг нь ялангуяа ямиг ингээд сүр оруулж баатарлаг болгож ч юм одоо юу гэдгийг байгаа бодит байдлаас өөр болгосон байдаг штэ гэж байгаа нь айгүй юм эрүүл саруул те. Гэх мэтчлээ яг миний хувьд зохиол ихнээсээ тэр энэ төр айгүй таалагдсан. Хоёр одоо тий яг гэрт нь явж очиад тэгээ нөгөө нөхөртэй нь яваад байгаа шүү дээ. Зохиол бичгэд зарим нэг юмыг санах хэрэгтэй байна. Туслаач гэж зөвлөөч гэж очив. Тэгэл зохиол үндсэн мань хүн зохиолоо бичиж байгаа нь одоо Билли Пилгримийн үйл явдал болж байгаа юм те. Зохиол доторх зохиол ингээ орж ирдэг те. Тэгэл зохиол доторх зохиол орж ирсэн чинь айгүй сонин цаг хугацаагаар аялагч нөхөр болоо явчихдаг. Гэтэл ёсоо одоо тэр цаг хугацаагаар аялаад байгааг нь ер нь юу гэж ойлгосон бэ? Цаг хугацаагаар аялж байгаа нь за яг энэ нөгөө за зөвгнөл зохиол юм чинь тий. За гэхдээ зөвгнөл зохиол гэдэг чинь одоо зохиолч хүн тий. Ер нь яг уран зохиолтаас нь харуул зөвгнөл зохиол бичгтэй болон биш юм байна тий. Тийм байлээ. Тэгээд зөвгнөл зохиол болгож ин чинь нөгөө хиний ихээр бол бараг тайз байгаа байхгүй тий. Энэ тайзан дээр ари өөрөөр л одоо түүхийг өгүүлж байгаа, өрнүүлж байгаа хэрэг. Тэгээд яг хөө зүгээр зарим одоо тааруухан гэдэг юм уу соц үеийн манай эдэр зөвгнөлт эдэр өгүүлгүүдийг эдэр хангуй зүгээр л зөвгнөл зохиол бичигээ бичсэн байдаг. Гэтэл энэ бол зөвгнөл зохиол бичих нэг номерын зорилго байгаагүй юм байна. Энэ ч одоо цаанаа яг энэ юмыг хэлэх гэж байгаа юм байна. Гэхдээ яг нэг цаг хугацаа шугам бос шүү гэдэг юг мань хүн ашиг ойлгож аваад тэгээд тэрийгээ нөгөө нэг харь гаргийнханд олцдогддог шүү дээ. Тэгээд нөгөө тэрэн дээрээ очиж нөгөө харь гаргийнх нь цаг хугацаа шугам биш шүү гэдэг санааг тэднэрээрээ хэлүүлээд тэгсэн мөртлөө өөрөө яг цаг хугацааны тэр шилжилтүүдийг бол маш сонирхолтой хийсэн. Тэгээд зохиол доторх зохиол гэж та хэлдэж шүү дээ. Одоо сая нөгөө дайнд хамт байсан найзынд очиод эхнэрт нь номны талаар бичиж байгаа зохиолынхаа талаар ойлгуулад тэгснэ нөгөө охараа гэд тэр найзтайгаа дайны яг нэг цаг дээр хамт очиж байгаа байхгүй. Охараа бид хоёр гэ. Тэгээд зохиолч нь өөрөө зохиол дундаа ингээд өөрөө орж ирдэг тэр байдлыг би үзээд уншаад бол их яс бүр гоё санагдсан. Тэгээд энэ тэндээ гараад ирэнгүүт зохиолч их өнийгүүт өөрөө гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд өнийгүүт өөрөө гарч ирэхгүй байгаа. Бас найзтайгаа хамт гарч ирж байгаа юм. Тэгээд нөгөө хоёр чинь биш те сайн юм байна уу гэж баг тэгж уншсан. Тэгээд нэг байсан. Гэтэ бас сонир гарч ирнэ гэдэг ингээд Билли гол дүрийн баатар маань ингээд жорлон руу орохгүй байжсэн чинь жорлон дотор яагаад хүн дээрээс сууж идэг штэ тий. Амар асар чөлөөтэй тий. Тэгээд нэг харахаар замбраагүй ч юм шиг тэгснээ асар чөлөөтэй. Тэнгуут одоо ингээд түүх яваад байгаа юм. Тэгснээ юм одоо уран зөвгөлт, уран сэтгэмжч хөө футуристик айс тий. Тэр трансформатор гараг дээр очдог. Тэгээд тэнгуутаа одоо юу гэдэг юм. Тийм бодит амьдрал тэнгуут одоо Билли Пилгримийг өөрөө аваад үзэх юм бол сэтгцийн хувьд одоо яг тий сэтгэл зүйн хувьд яг бас хэвэн хүн гэж бас үцгүй үгүй юу. Энэ бас өөрөө эргэлзээтэй тийм ээ. Тэнгуутаа иймэрхүү
Вонигутын ингэж энэ бүхнийг айгу замбраагүй ч юм шиг мөртлөө маш юм их замбраатаагаар энд сүлээд те ингээ бичсэн надад бас айгу сонирхолтой санагдчихсэн. Тэгээд одоо нөгөө ялангуяа зохиол бичих гэж байгаа ч юм уу те залуучууд өдөртөө бас сонирхолтой туршлага болох ном. Яалтч юм уу юм гарын авлах шиг. Энэ ном дотор өөр дотор нь жишээ нь 2 зохиолч гарч байгаа хгүй. За нэгт Вонигут өөрөө шууд олон шууд тусаарыг байгаад байгаа. Тэнгууд 3 ч болох юм байна. Эхлээд тэр найзтайгаа уулзахаар очиж байгаа энэ түүхийг өгүүлэх гээд байгаа нэг зохиолч. Уг нь тэр бол Вонигут өөрөө мөн бас биш те. Тэнгууд ахаад нөгөө зохиол доторх нөхрийн нөгөө нэг ууших дуртай бас нэг зохиолч идэг штэ. Хэн бэлээ нэрийг мартчихлаа. Бас яг нэг юм ганцуугийн имлэгтэй зөвлөл зохиол уншдаг нэг нөхөртэй харагдаад тий. Орон дороо баахан ном хураацсан. Тэр нь зөвхөн нэг л зохиолч байдаг. Тэр нь яг одоо энэ тэр өстой жинхэнэ зөвлөл зохиол бичдэг зохиолч идэг штэ. Олон алдаршаагүй мөртлөө баг нөгөө хоёр нөхрөл мэддэг шахуу тий. Хоёр амир өндөж уншигчтай л юм шиг баг нэг. Ингээ баг 3 зохиолчч болчихж байгаа шиг айгуу сонин. Тэг яхаа юу л юм бэ л дээ. Би яах вэ бодсон. Одоо дайн гэдэг бол хүний сэтгэл зүг бол аимшигтай эвддэг. Энд чинь яагаад ч хэвэн биш зүйл шүү дээ. Дайн ч өөрөө хүчирхийлэл өөрөө хүсээгүй юмдаа нэгт дайчлагдаж явна. Хоёрт хүсээгүй зүйлийнхээ өдөөс хүний өдөөс буу шагаана. Өөрлөгөө буу шагайлгана тий. Тэгээд тэнд маш их юм одоо бүхэл үзнэ. Тэ тэнгууд тэрэндээс хүн яавч ингээ зүг зүгээр эргэж ирэх юмч боломжгүй тий. Тэгээд тэр нь нэг бодлоор одоо Билли Пилгрим шиг сэтгэлзэн хувьд одоо ягаад ч хэвэн биш болгод юм байна. Нөгөө талаар нэг сонирхолтой юм нь одоо энэ нөгөө нэг юу гэж аамлаа нөгөө гэмтлийн дараах стрессийн эмгэг гэд онцлогдсон юм байна л да. Энэ юу стрессийн эмгэг гэдэг энэ одоо өвчнийг оншилсан гэх юм ангаах ухаанд энэ нь болохоор одоо яг энэ юу 5 дугаар бойны газрыг хэвлэгдсэнээс 11 жилийн дараа ангаах ухаанд гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй ч юм одоо ингэ байдгаа. Энэ бол жишээ нь дайнд явсан хүмүүс хамгийн хүчтэй илэрдэг гэж яасан юм бэ л дээ. Тэгээд Билли Пилгрим бол нэг талаар те гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй хүн нөгөө талаас угаасаа одоо төрхөөсөө магтгүй тийм байсан ч үл болцсохгүй. Нэгүт тэрийг бас тов тодорхой бичээгүй те. Тэнгууд аль нэг хүчин зүйлээс нь ч юм уу ерөнхийдөө Билли Пилгрим бол одоо дайнаас ч болоод юм уу те Билли Пилгримийн хувьд цаг хугацаа гажуудсан. Дээр нь угаасаа ч өөрөө зөвнөл зохиол унших дуртай ийм хүн байсан. Тэнгууд тэр хүний хувьд тэр оюун санаанд нь юу ч болсон те. Магадгүй тэр нь дайны үеийн хар дарсан зүүдж болох юм шиг цаг хугацааны хувьд ингээд сэлгээл байгаа те. Тэгэд өгсөн хүн ч ингээд хүний амьдраад байх боломжтой тийм дахин хар дараад идэг. Тэр биелигийн хулгайлагдсан трансформатор гаргаж чинь 4 хэмжээс югаар сэтгцгээдэг. Тэнд үхэл гэж байхгүй тий. Цаг хугацаа бүгд ингээд хүн ингээд бүх цаг хугацаанд нэгэн зэрэг хаанж ингээд байх боломжтой гэх мэт юм сонин зүйлсээр эднэрийг ингээд бас уншигч айгу ингээд ухан бодмоор тийм сонин зохиол юм байл л дээ тий. Тийм билээ. Тэгээд 1972 онд энэ зохиолоор юу гарсан? 72 он бахаа тийм. Кино гарсан байсан. Тэрийг үзсэн. Тэгээд киногийн яг унш дуусчаад киногийг үзсэнд холдоо яг ингээд нэг барьж авсан. Гэхдээ нөгөө нэг энэ чинь кино хэлбэрээр үзэх нэг өөр номоор унших гэдэг чинь өөр. Тэгэхээр тэр бол кинон дээр бол яаж юм гэхээр мань нэг цаг хугацаар аялдаг гэж баг харагдахгүй зүгээр л хүн үзэх юм бол баг яваад байгаа байхгүй. Хоёр нөхөр зүудлээд байгаа юм байна л гэж ойлгохгүй. Хэрвээ номын уншаагүй хүн бол үзэх юм бол энэ бол ямар балаа юм болоод байгаа гэж баг хэлэхээр яа тэгэхээр гинтх нөгөө нэг шилэн ийм хорог одоо хөмөргөн дотор нөгөө харгалгийнханд ослогдсон тэнд одоо нөгөө жүжигчин гоё эмхтэйтэйгээ ингээл ягаал дуусч байгаа гэдэргээл тэгэл нөгөө дайны үе рүү очино гинтхэн зүгээр ингээ байж яснаа гоё ингээ жаргалтай үе дээрээ явж яснаа инээж байгаа байхгүй тэгээд тэгсэн чи яг нөгөө дайны үе дээр очихдаа инээгээстэйгээ очдөг гэдэг тийм тэрийг бол зохиол хэлбэрээр уншвал ингээд нэг өөр байна. Киноноос харангуут тэр бол зүгээр энэ одоо юу болоод зааж гараа гэдэг баг урагшаа гүйлгэж үзмээр юм уу да гэж бодохоор л юм. Тэгэхээр яг тийм зохиолоор нь уншигддаг зохиолоор хэлбэртэй байж ингээ гоё байдаг зүйл гэж бас байх шиг байна тийм. Яг тэр бас нэг угаасаа кинороо харж угаасаа найруулагч ч одоо юуг нь авч яаж үзүүлэх юм чи бас шал одоо 100 жилийн ганцаар юу болох гэж байгаа юм. Кино бүр цуврал болно. Тэрийг та ихэр хүлээж ийн юу бол. Би өгн нөгөө Габогийнхаа талд байгаад хайртай 100 жилийн ганцаарлаа номоор нь байлгамаар оловч ингээд хүн гэдэг чинь сониуч юм чинь сонирхол үзэглээ. Тэгээд Netflix ороод үзсэн сууж байгаа хэлгүй цацагдаж эхлэх байгаа тий. Эхлэх үү.
ирэх жил үү те. Тий. Ер нь тэгээд тий сайн зохиол их зохиол гэдэг бол угаасаа кино болж хуурдаг те. Жүжиг байна уу юу байна их зохиол гадагшаа урлагийн олон төрлүүдээр хуурч араасаа одоо ижил төстэй бүтээлүүдийг дагуулаад тэгдээл бас нэг жишээ л байна. Габо урлагт өөрөө хэлсэн шүү дээ. Нөгөө татгалзсан хариу өгсөн. Тэгээд нөгөө кино компани. Габо хийцээс зүг шүү. Тэгээд сайн зохиол ихэвчлэн муу кино болдог. Харин муу зохиол сайн кино болох нь биш шүү гэж хэлсэн байдаг тийм. Тийм тохиолдлууд бас байна шүү дээ нэрэл. За тэгээ хоёлаа Вонигут руугаа эргээд орё да тий. За тийм. Өсөгийн хувьд одоо ингээд дийлээ пилгримтэй ер нь ингээд цав хугацаагаар аялахад магадгүй айгүй сонирхолтой байсан гэж магадгүй тий. Надад болохоор заримдаа бас жоохон төвөгтэй. Бас нэг айгүй төвөгтэй юм нэг ийм л юм болсон юм да. Ийм л юм болч дээ. Ингэсэн л юм да гэд маш олон давталт гарсан. Тий тэр бол давталт мөн тэгээ нөгөө талаараас ингээ хүүрнж байгаа энэ зохиолч өөрийнх нь химнэл бараг л одоо дууны дахилт шиг яваад байгаа юм биш үү тэгээ нөгөө англи дээр чинь англиг нь бас аваад Kindle дээр жоохон харсан тэгээ So It Goes гэдэг хэлтэй билээ шүү дээ. Тэр бол бас л яг ингээд бараг л нэг амьсгаагаар бичсэн юм шиг л тэр тэгэж уншигдсан. Юмудаа биччихэнгүүтээ тэргээ дараа энэ тэнд нэг холиод ингээ баг тий шүлэг шиг юм шиг тий. Би бас хэлж уншихдаа тэр одоо ийм л юм болсон юм да гэдэг давталтын би нөгөө Вонигутын одоо зохиолдоо оруулж байгаа амар юу юм байна гэж бодохгүй юу. Үгээр ингээд нэг бодлоор тоглож хэл найруулга зохиолынхаа уур амьсгалыг бүрдүүлж байгаа зүйл юм байна гэж бодсон. Яг нэг талаасаа тийм. Тэгсэн чинь сая яг чамтай ярилцахаа урд хальт яг энэ тухайн Google дээр тарсан чинь энэний чинь бүр тоолоо тавьсан байт юм байна. 106 удаа энэ зохиолт энэ ийм л юм болч тээ. За ийм л юм болсон юм да гэд энэ үг байна шүү дээ. Яг энэ Монгол руу айгүй манай орчуулагч айгүй гоё ингээд яг нөхцөл байдал нь хувиргаад ингэсэн. Тэгэд энэ ямар учиртай ингээд давталтууд юм бэ гэсэн чинь энэ номд үхэл гарах болгонд. За ийм л юм болсон юм да. Билигээ аав өглөө. Ийм л юм болсон юм да. За тэгэл нэг дайнд нэг цэрэг өглөө. Ийм л явдал болж тэ гэт ингээд тэгээд энэнгээр энэ Вонигут ингээд үхэл болгоны ард ингээд гисэн гэхээр 106 удаа гэхээр энэ номд лавтаа 106 хүний үхэл гарч. Гэтэл дайнд бол одоо 106-аараа битгийл одоо 2 дугаар дайнд одоо хичнээн ч хүмүүж үргэлжсэн тий. Тийм байгаа шүү дээ. Тэгээд Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рушди. Бас айгу сонин энэ нь Вонигутын ийм нэг Вонигут ч ийм юм байлаа шүү дээ. Өөрөө шүү дээ ингэж байгаа юм. Мөн чинь зохиолч, зураач, график зураач гэдэг юм нөгөө илэглэгч маягийн. Илэглэгч гэхээр арай юу юм. Тийм хүн байсан юм. Яг энэ чи юу гэж магш. Тэгэхээр Вонигут нэг юм хошин те энэ роман ч гэсэн айгу хошин хүн гайста. Заримдаа энэ пилгримийн тэр одоо дайнд тэр хоригдоод олцлогдоод явж байгаа үед айгу хошин инээдэмтэй юм өгөөтэй юмнууд айгу гардаг нь. Хичнээн ингээд инээдтэй ч гэсэн бодохоор айгу юм. Илтүү чи дайны нөхцөл болж байгаа ш. Тэгэхээр юм бараан өгөөдөл те. Тийм бараан өгөөдөл те магадгүй ийм л юм болсон юм да гэдгээрээ ч гэсэн хүн төрөлхтнийг ч гэсэн баг илэхлэж байгаа юм шиг те. Дайн гэдэг юм муухай юм ингэсэдээ бид нар ингээд те. Их орон дайн гэдэг нь ямар утгагүй юм бэ? Тийм ямар ч утгагүй юм дээ юм дээ гэдгийг айгүй юм энгийн юм шүүгээр нэг бодлын юм илэглээдч байгаа юм шиг те өгөөдөөдч байгаа юм шиг. Тэгээ тэр нь айгүй сонин. Тэгсэн чинь Салман Рушди ингээд энэ яг энэ номын тухай айхтар урт юм юу бичжээ. Нийтлэл бичсэн байл да Нью-Йорк Таймс дээр тэгсэн чинь харин Вонигутыг тэгж зөвлөсөн байсан нөгөө бас яг энэ юм дайны сэдвэр бичсэн Жозеф Келлер гэж зохиолч байт юм. Тэр болохоор баривчлагаа 22 гэдэг номтон байна. Тэр нь болохоор илүү юм хөнгөн уур амьсгалтай мудаа янз. Нөгөө талд Вонигутын 5 дугаар бойны газар хоёрыг харьцуулангуудаа яхад тэгчихсэн байл л дээ. Одоо Хеллерийг, Жозеф Хеллерийг Чарли Чаплин гэх юм бол хин бол Вонигут нэг амар гонигтай царайтай нэг жүжигчин байдсан шүү дээ. Тэрнтэй зөвлөсөн байсан. Вонигут болохоор одоо Бастер Кейтон гэдэг. Яг андшгүй нэг юм амар гонигтай нүдтэй. Би тэгээд яг одоо ярих гэхээр тэр нөхрийн юуг сайн мэдэхгүй нэрчсэн. Тэрнтэй ингээд зөвлөд энэ хоёрыг хоёулангийн нөгөө одоо юм тий хошин жүжигчд те хошин жүжигчтэй
зүйрлсэн байгаа байхгүй юу. Тэгээд уран зохиолдох тэр те бараан өгөөдөл те эмгэнлийг инээдэн болгож үзүүлж байгаа тэр юг яг одоо тохирох юм жанрын жүжигчдэр жишээлүүлээд үзүүлчихээр нэр тийм биш. Ванигутын өнгө бас нэрээ нэг юм тийм илүү хөгжилтэй гэхээс илүү эмгэнлийг яг инээдэмтэй талаас нь харж түүний бараан өгөөгөр илүү илэрхийлж бичсэн юм байна. Хавдгар бойны газрын бас нэг онцлог бичвэрийн онцлог нь бараан өгөөндөө бас байгаа юм байна. гэж. Тий. Яг бас би яст гэж бодсон. Ванигут ч одоо яг мэрэгчлэн юу лээ антрополог ч юм. Тий антрополог. Тэгээс нөгөө юугаар судалсан ч нөгөө нэг цагдаагийн сурвалжлагч одоо сэтгүүлч гэх юм уу сурвалжлагчаар ажиллаж байсан. Тэг яг номын энэ зохиолын эхэнд гардаг шүү дээ. Нэг газар цагдаагийн сурвалжлагч гэдэг. Очоод нөгөө цагдаагийн сурвалжлагч манайхаар энгийн сурвалжлагчтай адилхан. Гэхдээ нөгөө гэмт хэргийн талаар сурвалжлагчдаг. Тэг гэмт хэрэг тэр нь ингэж хэрэг явсаар байгаад шүүхтэр очоод шүүхээс хойш болон шүүхийн сурвалжлага гэдэг болоо явчихдаг. Яг сэтгүүлзүүд нэлээд юутай өөр болчихно. Тэгээ цагдаагийн сурвалжлагч биш одоо хэргийн газар очоод цагдаатай уулзаад юу болсон талаар тэгээд тэгснээр нөгөө одоо хүн амтан хохирсон байлаа гэхэд ар гэрхийн дээр холбогддог ч юм уу тийм юм гардаг. Тэгээ нэг нас дээр гарсан нэг өвгөн лифт чинь хийж байгаад нөгөө лифт чинь Америкч нөгөө лифт чинь нэг юм хүмүүс хараалчин лифт гэдэг чинь тэрэнд ингээ бүгж нь орооцолтой тэгээд бүгжтэйгөө чимээсээр байгаад ингээ лифтний таазанд няцлуулаад яцсан тухай тий. Тэгээд нөгөө редактор нь тий тэр талаар бичиж байгаа талаар нь асуудаг шүү дээ. Тэгээд тэгж бичээрэй, ингэж бичээрэй. Одоо их нэртэй нь холбогдоод асуу гэдэг тий. Тэгээ ямар хөө байв гэдэг гэсэн мань хүн тэн дээр бол тий дайн үдсэн болохоор тэгээд цочирдоогүй гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэр ихлэд яг одоо нөгөө зөндөө олон хамгийн анхны баг ийм л юм болж тээ гэдэг ихлэл нь баг тэр байсан байх нь тийм. Чамаг нэрээ ярьж ангууд яг саналаа. Энэ чинь нөгөө нэг талаараа энэ бас Ванигут сэтгүүлч хаяг ашиглангуудаа дайныг барах сурвалжилсан байна. Угаасаа өөрөө Дрезденд байсан юм биш. Өөрөө 43 онд Ванигут бол байсан юм л дээ. 43 онд цэрэг татагтаад өөрөө герман хүн. Тэгээ германуудын эсрэг Америкийн зэрэг штэ. Тэгэхээр элэг нэгтэнлүүгээ одоо ингээд дайнд явж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгუთ нэрээ яг чамаг ярьж ангууд нэрээ тийм бодол төрлөө. Энэ ном бол бас нэг талаар Ванигутын дайны талаар яг сэтгүүл зүйн бүтээл биш. Гэхдээ тэрийг өөрийнхөө зохиолчийн тэгээд тийм югөөчин юм юугаа яагаад тийм хошин югөөгөө ашиглаа те ингээ бичсэн сурвалжлага. Энэ хэдийн ингээд энэ яг болсон боддог их аргагүй ч гэсэн дайн болсон. Дрезден хот бөмбөгдүүлсэн. Дэлхийн түүхийн давцсан Дрездений бөмбөгдөлт ягаад ч юм Хирошимагийн бөмбөгдөлтөөс одоо юу гэмдэ Хирошимаг бөмбөгдсөн явдал бол хүмүүсийг амар цочрож бид нар одоо болтол ингээд тэр бол амар эмгэнэлтэй түүх гэж ярьдаг хүрнэ. Яг нөгөө тэр Америк, Герман тэнд өрнсөн тэр Дрездений тэр юу болохоор ягаад ч юм угаасаа л дайны яг юм дунд яг тэр голомтны дунд байсан даа ч юм уу мэдгүй ягаад юм гэтэл энэ дэр дурддаг ш нь хүнийхээ тоогоор хүртэл бараг илүү байсан гэдэг л үү да. Тэгж гарч исэн санагдчихээн. Тэгэнгუთ бас тэр бодож болсон үйл явдлыг яг өөрөө тэнд байсан зохиолч, сэтгүүлч одоо юу гэдэг тэр л хүнийхээ үднэс би бол энийг гаргаж бичихэн тий. Бараг тэр нэргүй үүргийг Ванигут өөртөө бас авч байгаа юм шиг тий. Дайны талаар бичнэ гэхээр нэг хүмүүс сонирхохгүйсэн тэр зохиолын ихэнд гардаг найзынхны эхнэрийн дургуусдаг гэдэг аргагүй байна. Тэгээ байна. Олон жил энэ зохиолыг бас бодож явсан. Тийм бараг 20-20 жил нь л бодож явж байгаад бичсэн гэл тийм юм билээ тий. Тэгээд өөрөө одоо яг энэ нөгөө натрийн ингээд судаад үзэнгүүт яг энэ биелийтэй том тийм төстэй дүү тий. Тийм одоо санагдсан шүү дээ тий. Амьдралын талаар бид үзэж яхад ээж нь илүү амиа хорлоо асарсан. Тэгэл яг цэрэгт явахын өмнө ихэр чи 20 хэдтэй байх. Тийм үү тий. Харин тий. Тэгээ яг нэг юу н цэрэгт юу нэгээд тэр нөгөө загалмаатны аяндаа хүүхдүүдийн загалмаатны аяндаа гэж ирсэн үнцгэн болохоор нэрэл бодоодсэн чинь цэрэгт хөөрхийн хар нялхаараа насанд хүрээгүй бол хүүхдэрээ шахуу залуучууд явдаг тий. Тийм гот тэр бол ингээд хүн төрөлхтний хувьд амар илбэрлэхгүй юм бараг л хүүхдүүдээ ирээдүгөөч гэх юм уу бараг гоёор хийв. Залуучууд чинь аль ч улс орны үед ирээдүг шүү дээ тий. Ирээдүгөө ингээд дайны ам руу явуулдаг тий. Тэгээ энэ бол тийм одоо загалмаатны аяндаа гэдэг шиг юм. Үхлийн эсрэг залуучуудаа биелийн пилгримийн юм эмзэг тий одоо юу гэдгийг одоо насанд хүрсэн одоо
одоо эр хүний нөгөө юу чанартай жишг юм бол Билли Пилгрим одоо илүү зөөлөн сул доройч гэж балмаар бие авч явж байгаа. Тэгээ яагаад гэвэл тэр хүн чинь хэвэн биш зайлвал тийм биш. Тэгэхээр ийм ямар ч гэм зүмгүүчүүлгийг тийшээ авчиж ингээд дайнд ингэж байгаа аимшигтай хайргас. Тэгээ тэр хүмүүс Билли Пилгрим шиг биш бүр эрүүл сарвал эргэтэн бүтэн одоо юу гэдэг юм бүр цоо ирүүл маш иршүүд хүн байлаа ш тэрэнд яваад бас бүрэн бүтэн сэтгэл зүйн хувьд яг ийм эрүүл сарвал эргэж ирэх боломжгүй тэр хүмүүсийн хувьд бодит одоо нэг урсгалаар явж байгаа амьдрал цаг хугацаа яаж ч гажуудаж өвдөрч болох юм тад жишээ хэл бас энэ юм сонин үсрэлттэй тэр өгүүлэмжийг харуулах шүү дээ. А тэгэнгუთ за энэ дээр чинь бас нэг ярьж за энэ ингээд реалист тал нь юм биш байгаа. Энэ зохиолч айгу сонин бод. Тэгэнгუთ одоо Юсогийн ч юм уу миний ингээд энэ зохиолын тухай ингээд хүмүүсээс асуухаар амар гоё ном. Уран сэтгэмжтэй, уран зөвнөлт талт нь бас айгу шимтсэн байт юм лээ. Тий. Тэр талаас нь бас Юсо яриач. Тэр нөгөө одоо нөгөө хичээл ир болонгуудаа хурмынхаа шин сэрж байгаа. Тийм ингээд тэр шилжилт. За тэгээд тэр харь гаргийн одоо нөгөө гарагт олзлогдсон. Нөгөө харь гаргийнхан тэр трал фамандор гаргийнхан болохоор яадаг вэхээр харагдж байгаа харь гаргийнхан болон бүгд адилхан царай зүссэн хүүс бүгд адилхан. Энэ харин дөрөв дэх хэмжээс дээр хүүс нь харагддаг учраас жирийн одоо хүмүүс бол тэрийг харах боломжгүй гэдэг аах одоо энэ надтай харьцаж байгаа харь гаргийн энэ хүн эвхтэй юм уу эрхтэй юм уу гэдгийг мэдэх боломжгүй байдаг тийм тэр ихтэй яг энэ зөвлөлт юу явж байгаа ч гэсэн цаанаа ингээ бас яжилж байна л да тийм хүмүүс та нар ийм штэ тийм та нарын мэдэх хязгаар чи ердөө энэ шүү гэдэг юм баг ингээ цаанаа ингээ хилээд байгаа байхгүй тийм амьдрал цаг хугацаагийн үлэтрал фамад орж ийм зэрэгцээ яасан юулын уулаар зөвлөлдсөн байх. Тийм уулаар зөвлөлдсөн. Тэгээ нөгөө дээшээ гараад доош буугаад ингээд тэгээд энэ тэнд гарч ирдэг тийм зэрэгцээ үйлсэн уул шиг тийм. Тийм. Мань хүн хүрт өнөөгөрт өөрөө нөгөө алдартай илтгэл нь байдаг. Тэг өөрөө бас тэр ер нь хичээл заадаг байсан юм байл л тийм. Яг нэг уран зохиол бичгүүн талаар заадаг. Одоо бодоод нөгөө бүтээлч бичгүүн тухай заадаг байсан байл үү тийм. Тэгээд зохиол дээр бас тэр хальт гараад өнгөрөх шиг бас нөгөө өглөө нь зохиолоо бичээ өдөр нь хичээлээ заачаад явждаг гэдэг тийм. Тэгээ яг тэр нөгөө хид хідэн сургууль дээр тэр алдартай ихтгэлээ тавьсан. Тэр нөгөө өөр түүхүүд ижил хэлбэртэй байдаг тухай. За жишээ нь одоо ямар ч түүх одоо ингээ нэг босоод хэлэх дээр дээшээ бол ингээ аз жаргалтай, доошоо бол одоо юу гэдэг юм аз жаргалгүй төгсөх тийм. За ингээ хойшоо хугацаа тэгээд эхлэл төгсгөл явдаг байлаа гэхэд жишээ нь ингээл ихэнх зохиолууд дунджаас эхлэхэд ингээл нэг ядуу хүү байж байгаа жоохон ингээл ягаал заваал тийм ингээл тэгээд бүрстэй хүн бэрхийг туулаад тэгснэ ингээд дээш яваад ингээд аз жаргалтай болоод дуусчдаг тийм тэгээд зохиолын ийм өөр хэлбэрүүд гэдэг байгаа. Тэгэл одоо чинь юу хоёр Гамлет гэдэг зохиол чинь аль зохиолтой вэ хэлбэрийн хувьд адилхан яг их хэлцээг нь адилхан. За тэгээд нөгөө юуны үнсгэлжингийн түүхийг чинь ингээд яг хэлбэрээр нь зурж мураад шүний 12 цаг болох хүртэл ингээс жаргаж явж байгаа тэгснэ шүн 12 цагт дуустаа мань хүмүүстэй нөгөө сайхан хувцас хэрэглэл гутал шахаа махаага орхиод шууд буцаад ингээ ядуугийн төлрөг арчиж байгаа ингээд тэгээ тэрийг шоглож ингэж ихтгэл дээрээ их гоё зурж идэр үзүүлдэг тэгээд график зураач нь хөр болохоор тийм баах нь график зурж байгаа ч тэгээ зурж байхдаа мань хүн өөрөө яриад те за ингээд би цэг бол одоо эхлэл юм а beginning гэснэ И буюу end цэг төгсгөлийн цэг гэж байна. Тэгснээр зарим өөр юм дээр очингуудаа И буюу entropy гэдэг байгаа байхгүй. Entropy болно гингүүт нөгөө сонсож байгаа лекцийг сонсож байгаа юмтад инээж минэгээл те. End буюу төгсгөл гэдэг нь мэдсээр байж энийг entropy гэж хэллээ гэж юм байл те. Зарим дээр И-гээ бүр electricity юм аа гингүүт нөгөө ойтод нь ингээд инээгээл те. Тэгээд их тийм юу яж та юутай тэгээд лагерлээ одоо яжтал тэр хийж ийн гэдэг тийм хүмүүс юм гээд ухаалаг л одоо хүний хийдэг ажил гэдэг байна. Тэгээд ухаалаг хүмүүс юм зовлонгүй юудад идэлгээд ингээд идэв штэ тий айгу хошин мэдрэмж өндөртэй тий. Тэр юг зурсан учрыг харин бодоцсон чинь өөрийнх нь зохиолыг бол чинь ингэж зурхад төвхтэй байхгүй яг гэвэл энэ тэндээс гарч ирж байгаа учраас тий. Тэгэхээр тий нэг эхлэл рүүгээ төгсгөл рүүгээ өөрийнхөө баг ухийг одоо мэдж байгаа ш зохиол дээр тий. Өөрийнхөө ухийг мэдж байгаа хадам аавынхаа үхийг мэдж байгаа тий. Тэгээд үхийг нь би мэдж байгаа ч гэсэн ингээд чимээгүй л байлаа гэж байгаа хөөх. Тэгэхээр би бол
цаана ингээд асар том ингээд кавичгд хийсэн яваад байна гэж тэрийг уншаад онгороо яастай. Магадгүй бас тэр нийтлэг зохиолт байдаг тэр ийм шугамн тэр юунуудыг үүгээрээ бас өөрөө болбор эвдсэн биш тийм эвдээд тэгээд тэгдэж зохиолынхаа эхлэлийг хэлдэгтэй энэ зохиолын эхлэл ингэж эхлээд төгсгөлд нь жив биш дуусдаг гэдэг нэг зүгээр нэг хэдэн болчморж иргээд нэрэл жив гэдэг ингээд дуусчдаг тэр мөрний хөө юм бас нөгөө талаар айгуу сонин тэр нөгөө ийм л юм болсон юм гэдэг ийм л юм болжээ гэдэг таталтууд хүн ер нь хүн гэдэг амьтаа ингээд хүн болгоод төрсөн бол хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болно тий. Үхэл хаагцал дайм байлдаа ер нь цочирдоод ахаар ч юм уу дээ. Бид нар чинь нэг юм штэ. Яг л нөгөө өөрийнхөө одоо тэр биелигийн хулгайлагдсан трансформаторынхны одоо бид нарыг дүгндэг шиг л биели бас тэгээд ах шиг байна тий. Нэг ийм л юм болсон юм да. Цаагаараа энэ үг ч гэсэн нэг талаар тоолоод үзэхээр 100-106 үхлийг тэмдэглээд байгаа мөртлөө нөгөө талаа. Хүн амьдрал ер нь гайхаад байх юмгүй шүү дээ тий. Тэгэл үгцэн хүн ч гэсэн биелийн пилгримийн ертөнцид бол ерөөсөө үгсэн биш тий. Ягаад гэвэл биелийн шууд цаг хугацаагаар ойлал нөгөө амьд ахуй ертөнцид нь очин тэр байтугай гариг сэлгээл тий. Нэг дэлхий дээрээ байсаал нэг трансформаторт очоод индексэрээ тий. Эго хошин нөгөө радиод очил юм бол ярилцлага өгчдөг те биелийн пилгрим. Ингээл трансформатор гаргийнхын тулгайлагдсан тухайга. Тэр нэг хошин биелийн бол эр хүнийхээ хувьд одоо юу ч гэдгийг магадгүй унсан хүнд биелийн одоо нэг сайхан одоо хүсэмжт ч юм уу те тийм залуугаар ерөөсөө төсөөлөгдөхгүй гэсэн чинь тэр трансформаторт нэг амар алдартай жүжигчин лаг гоё хүүхэнтэй хавд тулгайлагдсан. Тэр хоёрыг нөгөө гаргийнхан чинь бараг хөрчилд оруулаад туршилт хийж мийгээд байгаа юм шүү. Хараад идэг нөгөө ойрч хүүхнийг бас те билгээд байгаад идэг те. Тэр гутаа тийч бас айгүй хөөрхөн биелийн пилгрим жишээ тэнд авчаа тэр хоёрыг байлгасан чинь биелийн болохоор айгүй хэдий харахад одоо нэг тийм юу залуу биш ч гэсэн биелийн ер нь эр хүнийхээ хувьд бас их тунд ажгүй гэдэг хэлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо нэг хинчүлээ эмэгтэй маань хинчүлээ те. Эмэгтэйгээ одоо ингээд бэлэн болохыг ингээд хүлээгээд эвтэйгээ ингээд кэр аюу тий ингээд халамж үзүүлээд те ингэж мингээд идэг айгу маш хошин тэднэр нь ингээд инээдтэй тэгээ инээд хүрээд байж тал нөгөө дайны хамшигтай нөхцөл рүү хүрээд ирэхээр айгу энэ хүний сэтгэл зүгээр бас айгу юм юу юм бэлээ. Нэг инех гэд тэгэхээр яг ингээд инех үү юу лээ эн чинь би ийм зохиол уншиж байгаа шүү дээ тий. Нөгөө дайны имэгнэл цөхрөл бөө үхэл хацал. За тэгэл тэдний тэр нэг машинд ачигтал олцлогдоод явж байгаа энэ төр бол заримдаа бүр огүйц сүрмээр дүрслэг тий. Одоо бүр ингээд хэлхийн аргагүй тэр чинь ингээд одоо бараг л өгсөн хүмүүсээр ингээд юу хийгээд явж байгаа шүү дээ. Доор нь ингээд зулаатаа дээр нь тэднэр чинь хүнийхээ хуваар одоо биесээ ялгарч байгаа ямар нэг юм хүн шиг гадагшлуулах ингэж явах боломжгүй тийм зүйлүүдийг хүртэл ингэж ямарч ирээцээргүй дүрслэлсэн тийм гол нэг инээдэн инээлгээл нэг амар зүгрөөгөл нэг ямар заваа юм бэ гэж бодуулаад гэснээр нэг хаа байсан гариг дээр аваачаал ингээл сэтгэл зүг болоос зүгээр нөгөө цаг хугацаагаар аялуулдаг шигэ бас тоглож наадж байгаа юм ба тий. Биднийх нь л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших хувцастаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Энэ нөгөө нэг цаг хугацаагаас аялах чадвар гэдэг байгаа. Тэгээд энэ юунууд бол цаг хугацаагаар аялдаг, нэг өдрөө гацдаг гэдэг ч юм уу нийтлэг сэдв те. Тэгээд тийм хүү зохиолууд дээр их байдаг. Тэгээд нөгөө цаг хугацааг зогсоох чадвартай хүн гэдэг гээл те. Тэгээд ер нь бол кино болгоход их гоё тийм одоо сэдвүүд байдаг боловч яг энэ юу бол зохиолыг кино болгосон өөр зохиолч бол өөрөө ялсан байлээ тэр кино болгосон нь бол айгүй сайн болсон гэж хэлсэн байсан. Ягаад ч уншигчдад бол нам кино хийх зэрэгцүүлэхээр бол энэ тийм л байд юм байна л да. Тэгээд энэ зохиол маань өөрөө нөгөө Goodreads дээр 4.1 хэдүүлээ 2 өдөр лөө нэлээ бас дээгүүр үнэлгээтэй. Тэгээд нөгөө фэнүүд нь уншигчд нь яасан гэдэг юм лээ. Одоо бараг 10-20 зохиолтой юм да тий. Тэгээд тэднийг ингээ яг яагаад ранклаар ингээ тавьчихсан. Тэгээд энэ за тэгээд тэр алдартай намууд донд нь тэр нэг аваргуудын өглөөний цай гэдэг юм байна. Тэр зохиолын жишээ нь одоо 60-аад оны тийм аваргуудын өглөөний цай гэдэг реклам байсан юм байна л да тийм. Ямар юу лээд одоо нэг тийм хүнс үйлдвэрлэдэг томоохон компани хүүхдүүд иддэг өглөөний цай. Тэгээд одоо аваргуудлын ийм өглөөний цай иддэг шүү гэдэг нэг рекламт юм байна. Тэгсэн маань хүн
Тэрийг нь ер нь жоохон өгөөдөх маягтайгаар тий. Гэтэ энэ тэр хоолны үг бол ягаагүй шүү, муутгаагүй шүү гэдгийг тайлбар хэлсэн гэж байгаа. Тэгээд өөрөө бас уншижсэн чинь нөгөө юуны General Electric хэлээд PR менежер гэдэг. PR менежер гэхээр одоо олон нийтэд харилцах. За тэгээд магадгүй нөгөө copywriter гэдэг тиймэрхүү ажил дээр хийж ирсэн юм болоо гэж ойлгосон. Тэгээд бас яг энэ цаг үеийнхээ талаар амар мэдрэмжтэй байгаа байхгүй тийм юм ингэж энэ шиг гэдэг нэг шүүмжлэх биш тэрийг ингэж яаж ингэж гэдтэй уран зохиолгоор ингэж харж ирэх үү гэдэг. Тэгэхээр дараагийнх нь тэр зохиолууд бол одоо гайгүй одоо өндөр үетэй тийм зохиолууд нь бол одоо баг гарахд бэлэн болцсон байлгүй дээ гэж одоо тий танаа сайн тий танаа яваар зарим зохиолч амар за ойлголоос гарах байхаа гэдэг байхгүй юу зарим зохиолч амар нухацтай тий одоо нэг зохиолчдын бас хэв маяг үүд ш зарим зохиолч нь маш нухацтай зарим нь айхтар эргэлж хаагуулч тий зарим нь одоо ямар ч үгүй ингээд за зарим нь одоо зөвмөлж хүчдэг тий одоо тий зарим нь болохоор түүхэн зохиолж хүчдэг ч гэдэг юм ингээд зохиолчд ялгаатай тэнгууд Ванегут цол харин тий өөрөө бол асар тийм өгөөдөгч. Энэ нь бол яг төрөлхийн өөрийнх нь тийм чанар л байгаа юм л да тий. Одоо яг чиний хэлдэг шиг аврагуудын өглөөний цаг хүртэл ингээд аваад юу болгоод бичиж чинь гэдэг чинь бас тий. Асар юмыг бас тэр уран өгөөгөр харж тийм юугаар сэтгэж чаддаг. Тийм тэрнийх нь яг тод жишээ нь бол бас яг л энэ 5 дугаар бойны газар байгаа. Нэг Ванегутын нэг үг бас надад айгу таалагдаад би бас хуудас муудсанд оруулж ирсэн юм аа. Ингээд хүүхдүүдээ энэ дэлхийд тавтаа морил те энэ дэлхий бол ингээд ийм эргэлдэгч бөөрнхий зун бороо ордог өвлөн ингээд цас яадаг нэг ийм зүйлээ. Гэтэ хүүхдүүдээ хараал гэж та нарын хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм шүү те. Тэр үг нь ингээд богинохоо үг энэ магадгүй зохиолоос аль нэг зохиолынх нь жиж магадгүй эсвэл Ванегутын нэг тийм өөрийнх нь хааны газар хэлсэн үг байх магадaltaй. Тэгэхээр зүгээр л надаа тэр үг ингээд уншсан ч бүрээ. Яг хошин байгаа даахгүй яг цаана хүүхдүүдээ гээд хүн төрлөختнийг те бид нар бол те яг үнэндээ хүүхдүүд л гэдэг штэ те. 1988 онд нөгөө 100 жилийн дараах хүмүүст хандаж одоо захидал бичсэн юм байлээ. Тэгвэл тэр нь магадгүй тэрнийх бах тийм хүүхдүүд минь ээ гэж амар хараал гэж тандарч сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ. Яг үнэт тэгээд Ванегут харин тийм юмыг аягүй тэгж өгөөгөр их үзүүлдэг. Тэгээд хитрхи яас ингэж юм хөндрөглөхгүйгээр хүмүүд бас хошин өгөөгөр ингээд одоо хачирлаад хүндийн яахтар хүн сэдвийг ингээд өгчөж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тийм жүжигийн чим шиг бас юм уур амьсгал надад энэ зохиолоос ингээд магадгүй тэр хошин байдлаас нь болсон байх л та. Санагдаад. Угаасаа энэ дэр чинь бас ямар жүжиг тоглодог вүлээ нэг жүжиг тоглодог гэсэн гардаг шүү дээ. Арай өмсгөлчин байдгүй байгаа даа. Нэг шахааг нь тийш өмсгөлчин байдаг шүү дээ. Билли Пилгрим чинь нөгөө эдгээр чинь ямар ч хувц хунаргүй болоод нөгөө олзонд Америк цэргүүдийг олзсныхын туугаад явсаар агаад юу нэр Дрезден хүрх зам явдаг шүү дээ. Тэгээд сонир хувцас ирдэг шүү дээ. Улаан юу гэдэг өстэй ч үлээ дээ. Бусд нь ингээд нөгөө цэргийн зүтгэлтнүүдийн хувцас ингээд амь үрэгдсэн цэргийнхний хувцас таарсан чинь манай азгүй биел хэдэл болж игэлж ирийн хүний юм нэг татаасан хүрэм таараад те. Дэлөөс хөлдсөн байдаг. Дараагийн хөлдсөн хувцас ингээд хуваарлж өгдөг тэр дайны үеийн тэм нөгөө амир зүтгүүртэй байдлыг бас л амир хошин. Тэр нэг дараагаар хувцсыг энийг өмснө гэж бодоод авч байгаа нь харахад амир хошин хүртлээ үндэ амир өрөвдөлтөө өвлийн хөдөнтэй. Тэгээ ингээ хувцас хунаргүй ингээ байж исэн чинь тэр нэг тэр замдаа будалсан нөгөө аль ангид буддаг л ингээ яасан чинь тэнд нөгөө нэг цэргүүд хотондоо жүжиг үнсгэлчин тоглоод яасан чинь нэг амир гой үнсгэлжингийн шахаан тэр үед ямар нэг үнсгэлжингийн шахаан багт цэргүүд жүжиг тоглож нэг юм мөнгөлөг нэг юм сонингуталтэй. Тэгээ Билли Пилгрим тэрийг олж аваад өгсчдэг штэ. Тэгээ тийм нэг үнсгэлжингийнх шиг юм мөнгөлөг сонингуталтай нөхөр юунд бодог, Дрезденд очдог тий. Гих мэтэр энэ дотор ингээд ер нь бол ингээд нөгөө сайн зохиол дотор сайн зохиолч гэдэг юм. Дими балаа ч юм уу ямар нэг зориггүй юм ер нь бичдэггүй биш байгаа юм. Харин тий. Тэр нөгөө нэг хэрвээ ханд буу байгаа бол заавал дуурах хэрэгтэй гэдэг шиг тий. Хаа нэгтээ заавал дуурна гэж яхав хэлдэг штэ тий. Яг тэр шиг зүгээр ингээд энэ бүхнийг үзээд байвал тэр үнсгэлжингийн гутлаар ч гэсэн магадгүй Ванегут маань бас юу хэлчихв тий. Ингээд л ерөөсөө сайн зохиолын нэг чанар тий.
дими зориггүй хэсэг, зориггүй өгүүлэмж, ер нь зориггүй сул юм бараг байдаггүй. Харин тийм. Энэ нөгөө хин орчуулагч цогц чулуунд аваад явж хүний постыг би харж ирсэн. Ааха. Нэгүтийн талаар тэгээ нөгөө зохиолчдод зөвлөх тийм нэг хэдэн зөвлөмж 8 зөвлөмж хэлсэн байдаг юм. Тэр дотроо чи нөгөө уншигчдад дэмжих ганц шалтгаан дүр өгөх хэрэгтэй гэж байна тийм. За тэгээд дүр болгон ямар нэг юм хүсэж байх хэрэгтэй. Ядаж ганц аяг усч болох хүсэж байх хэрэгтэй тэгээд тийм. Тэгсэн зөвлөмжүүдийг хараад бас тийм. Одоо чи нэг жаа төгсгөлд аль болох ойрхон их л. Садист бай. Гол дүр чинь хичнээн ийдэг инхри гимгүү танхил байсан ч тэдэнд маш муу зүйл удаа дараалан тохиолдуулж уншигчдад тэдний хэр нуруутай болохыг хараад байна. Заахгүй тийм. Садист харин тийм. Тэгээд тэгсэн асуунд нь ганц л хүнд таашаал өгөхөөр бич гэж байгаа. Тэгснэ. Огт танихгүй хүний цагийг дэмий ашиглах та. Цаг хугацааг дэмий өглөөдэй гэж бодогдохооргүй байх хэрэгтэй. Тэг чим энэ мундаг зөвлөгөөнүүд байсан тийм. Ааха. Тийм. За тэгээ нэгүт маань ингээд 5 дугаар бойны газар гэдэг ямар ч байсан биднэрт дайны тухай одоо юу гэдгийг дайныг заавал юм. Дайны тухай ном гэсэн чи би хамгийн сүүлд бас саяхан миний бас дуртай ном л да. Яг энэний өмнөх подкастн дээр бас манай зочин яриад өнгөрсөн. Исаак Зингрийн Шоша. Роман ч бас тэр бол яг нөгөө өнгөрдөх еврейчүүдийн тухай гардаг шүү дээ. Бас гоё зохиол. Тэр бас дайны тухай айгүй гоё зохиол. Ингээл дайны тухай зохиолч тулган өөр өөрийнхөө хүрэн димэн. Дайны сэдв яагаад юу н 2 дугаар дайнаас хойш одоо юм одоо модернизм одоо уран зохиол урлагт янз бүрийн чөлөө турсгалууд орж ирүү гэдэг чинь бас 2 дугаар дайн өөрөө оюун санааны хувьд маш их гамшигыг хүндрэлтэнд авчирсан хэрнээ эргээд оюун санааны эрэл хайгуул тэгээ хүнийхээ хувьд оршихуйхаа хувьд бид нар юу юм бэ гэдгээ бидэрсэн тэрнээс улбаатай юм олон урлагийн бид нар постмодернизм болоод тийм тэгэл яг тэрний л бас жишээ болсон зохиолын нэг юм тий тэгэн гот одоо зэрэгцүүлдэг зохиол байдаг шүү дээ нөгөө тий Фарнгейтийн байна 451 1940 юм уу ийшээ бас харьяалагдсан тий ингээд багцлагдаад яригддаг юм зохиолууд тий эдгээр бүгдээрээ юм дайн гэдэг бол ямар утгагүй тий ямар уушигтай тий тэрийг юу дайн биднийг юу олох вэ нөгөө нэг Федерико Феллинигийн юу гарах тусламж нам Монголд гарсан шүү дээ тий зүйд бол царинаас тэрэн дээр одоо нөгөө найруулагч Феллини гэдэг чинь дайны хэсгээр яг зэрэг юунд Италид ингээд байж байгаа ингээд машины гүйцэн дээр ачин дээр ачигдаад дайнд явах гэж идэг. Тэгэнгүүт ингээд машин хүр зогсох хооронд газ өсөрч Монголд нэг тааралсан Герман зэрэгтэй тааралдаад сайн фриц зэрэг ингээд Герман зэрэгтэй ингээд ярьсан чинь огт танихгүй зэрэг дээр явчих. Тэгэнгүүт нөгөөдөл нь Германуудтай харилцаатай байдаг хүмүүсийг бол ашиж явдаг юм байна. Тэгээд огт танихгүй хүн дээр өсөрч буугаад тэгээд амиа авч чадхаа гардаг шүү. Тэрийг бол Филини одоо чинь ярихдаа ингээд дайнаас одоо зугцсан тухайгаа тэр тухай дурсамж ам дээр ярьж байгаа шүү дээ. Тэрийг уншаад хөөх одоо ингээд дайнаас зугцсан гэдгийг одоо чинь ингээд хүн ингээд чөлөөтэй ярьж ийн гэдэг бас сонно гэж бодож байгаа. Яг тэр манайд бол одоо чинь хэрвээ нэг тийм алдартай хүн одоо хуучин дайны тухай ийм одоо байдлаар хэлэх юм бол хүн амьтан бол бараг шүүмжлээд их орноосоо юу ялаа гэдэг бөө юм болох бахтай гэж бодсон. Тийм Филини бол тэн дээр одоо дайныг тэгж одоо дайнд явахгүй гэж тэгж одоо зүтгэснээрээ тэгж одоо харуулснараа бол яасан тийм дайны тухай бас миний өөрийн бодлыг нэлээд өөрчилж байна. Хүн гэдэг амьтан чинь тийм амьс өрсөн тийм юутай тулгархаар одоо амьд үлдэх бүхэл арга чаргыг л тий ашиглаж байгаа юм шүү дээ тий. Манай биелий ч гэсэн яаж ийж хөөрхий явсаар байгаад л тэгэл ямар ч гэсэн их орондоо иргээд ирсэн бишээ гэр орондоо иргээд ирсэн тий их нартайгаа амьдраад хүү охин хоёртой болоод тий тэгээд бас айгу баян айлын хүргэн болчихж байгаа тий бас хувийн амьдрал нь бол айгу амжилттай шүү дээ мань хүн чинь нүдний имлэгтэй бас гайгүй тийм чинэлэг айлд хүргэн орчод байгаа юм тий тэгээ өөрөө ингээ хараа зүгээрээ сураад өгсөн тий ингээд юу яадаг шил тийм нүдний хараа ингээ онцлоод шил тааруулдаг тий тэгээд хатам аав ингээд мөнгөтэй очроос тэгээд нэг зохиол дээр зэрэг бас сонир гаргаж ирсэн тийм ингээд том биеттэй ингээд лакс том биеттэй эмхтэй байдаг гингүүртэй эмхтэй ихнэрийг ингээд
тэргээд ингээд нөгөө юуны дараа шүү дээ баасараа өнгөрөөч ингээд юуны дараа ингээд хоёр ингээд тэрвэртэй байж байгаа хооронд эхнэрийнх нь одоо юм дотор том хүүхэд нь бүрэлдэж байгаа хэсгийг эдрийгээ бичсэн байдаг тийм энэ ингээд ярьж байгаа хооронд хүүхэд тэр хүүхэд нь ингээд яаж байгаад их гоё бичсэн тийм одоо ингээд эхнэрийгээ одоо ингээд лагс тарах гэдэг мэдж байгаа гэсэн ингээд баян болохоор энэ хүн цаг хугацаар аялдаг учраас гэж бичсэн нэг бичээд яс гацаар баах юм. Харин тий нилээ инээлгэн тий цаг хугацаагаар аялдаг болохоор мань хүн заримдаа нэрээ зовлон явж зовлон биш амар олцны машин дотроо явж байсан шууд гид гэртээ очиод тий хурмынхаа шүн бүнд очиод тэгээл ингээл тий тэгээд гэхдээ за цаг хугацаар аялдаг гэдгийг зүгээр тавьчих аваач гэж бодъё. Тэгэхээр энийг зүгээр хүний зүүд гэж бодох юм бол тэр бол аимшигтай байгаа тийм. Хатарсан зүүд. Тийм тийм. Донд нь гоё зүүд автай зүүд байх хэдий ч дийлэхтэй хатарсан зүүд болохгүй. Тэр одоо юуны бизнесний бөмбөлтийг дараах дүр зургийг нэг сарны хатах шиг болсон гэж бичсэн байдаг тэр. Ааха тий. Дрэсний бөмбөлтийг бас амар үзүүлсэн тий. Тий. Зүг зүгээр байж байгаа л тэнцэж очоод нөхдүүд хорогдоод нэг зүгийн балчлуу нууцаар зүгийн балны юучлөө нэг цэцгийн шүүсчлөө ууж муугаал хэрэндээ л тэнц жаргалтай ингээл байдс чинь л гинтэл бөмбөлт болов нуучаас гараад ирсэн ч бүр ингээл юу ч ба тий жигийн иргэд чинь нүүд охтоо усан давхар байж байгаа яг үгүй тий тэгсэн энэ охтуудын талаар ярьж байгаа тэд нэр дараа нь тэнд очиж өгөх байх гэдэг юм яа тий яг тэр болох үхлийг шууд наа юу ч болоогүй юм шиг тийх болно гээд ингэж гэх нэг амар тий тий үхлийн талаар ингэж бичин яа гэдэг бас гэж байгаа. Ер нь ихтэй яг сайн зохиолч гэдэг юм ихтэй зөвхөн хүний хийдэг ажил юм болоо да гэж бодсон. Нэг талаар бас ингэж болоод өнгөрсөн түүхийг нэг дөөрөө бүр байгаад үзэж харсан. Хоёр зүрийн зохиолчд нэг тийм бас л нэг тийм нэрвүү үүрэг авт юм шиг. Түүх ингэж хэдий бичгтээ дүлдээ түүхийг бид нар мэдчихдэг гэсэн зохиолчд яг түүхийг бүр тэр болсон үйл явдлын цаад одоо юу руу шургаж те за ийм юм болсон бол яагаад юм гэсэн гитэр яагаад ийм харгас байв те мөн чанар руу нөлөө орж те сайн мууг нь өөрийнхоороо одоо дийсэлж ус тосын ялгаж ч юм уу хүмүүст ингэж өгдөг нэгүт бол энийг бас л өөрийнхөө төрөөр дамжуулаад за ийм уршигтай байсан юм шүү те миний харахад бол те Дрезден хотын бөмбөлт гэдэг бол миний зүрхсэтэл асар том гарцтай намайг ингэж их зочроосон юм те энийг хүмүүс ингэж бас ярихгүй л энэ те магадгүй мартчих واخ юм учраас би сануулмаар байж ч юм уу те яг яг тэгж бодоогүй байж болох ч гэсэн яг ер нь зохиолч хүний эмзэглэл гэдэг их бага хэмжээгээр ингэж тусаад улмаар уншиж байгаа хүмүүсийг ямар амар юм бэ ямар гонхтой юм бэ те эсвэл ямар гоё юм бэ яг тийм юм руу хөтэлдэг тэгээд тийм л зүйл юм шиг байна тэгээд юу бас нэг өнцөг байсан нөгөө энэ дотор гардаг тэр хэн блэ зохиолч манай зүгнэлт зохиолч байгаа шүү дээ. Одоо Билли Пилгримийн нөгөө хамтрагчтайгаа оронд ороо хамаг номын нийчэл юу яагаад гэдэг. Тэрийг болохоор бас тэр нөхрийг нөгөө Вонегут нөгөө өөрийнхөө альтер эгог тэр дүрээр бийжүүлсэн. Тийм, Килгор Траут гэдэг. Тийм, Килгор Траут шүү дээ. Тийм. Килгор Траутын дүр бол тийм Вонегутын альтер эго гэж одоо судлаачд бол тэгтгэл юм байл л дээ. Ер нь бол тийм өөрөө угаасаа мань хүн нэг юм юугаар бичдэг. Тэгээ нөгөө Килгор Траут бол ингээд хичнээн номтой, хичнээн юу ч гэсэн ингээд ерөөхдөө бол тэр олонд ингээд сайн хүрээгүй. Тэгээ нэг Килгор Траутаас үлд таарлтдаг шүү дээ өөрөө. Тэгсэн чинь Килгор Траут нэг яадаг ч үлээ нэг шуудан хүрэгдэг нөхөрч байдаг лөө. Тэгснээ ингээд баахан гудамжинд нэг хитэн хүүхдүүд ятгцсан ямар ч нөгөө бишрэн шүтдэг. Зохиолч ингэхээр бүр нэг зүгээр нэг жирийн нөхөр ингээд байж идэг. Тэгэхээр бүр ингээд энэ Килгор Траут та мөн үү гэсэн чинь ингээд мөн болж таардаг тий. Тэр мөр нь айгу бас айгу тийм сонирхолтой. Тэгээ хөгжилтэй бас л хөгжилтэй тийм айгу юу байсан. Зохиолч гэсэн тэр нөгөө Коро тэр юу байсан нөгөө намын талаар нэг хүмүүс сэтгэлээ бичдэг шүү дээ. Манай ч нэг аюуд хичээл дээр зөвшөөрдөг байсан юм уу? Тэснийг дараа нэг оюутан байсан нэг хүн бичсэн байсан ингээ. Ингээ хөгжилтэй бичсэн байсан бахаа ингээ. Ингээ аюуд ингээ сурч ирсэн. Тэгээд тийшээ сургууль явах гээд гэсэн миний болчтон хийж хараад хин танада синий тавьсан баярлалаа. Тэгээд зохиолчийн хувьд одоо бас ингээ
амьдрал дээр одоо ингэж хүний дүн гарч маргаад идэх сууж ирсэн юм болоо да гэж одоо тэр хүний сэтгэлийг уушаад энэ бол бодогдсон шүү дээ. Би ч одоо энэ дээр бас ойлгоно тэгшээ заадаг тэгээд дүн гаргах гэдэг чинь бас гэж яг ярихтай ажил шүү дээ. Хүний эрс одоо нэг асуудал шалгалтууд гэдэг тийм. Тэрийг бодож ирсэн. Зохиолчийн тухай нөгөө яг ингээ бодит амьдрал дээр хүнтэй ингээд юу яасан түүхэн ингээд тааралдан гот тэр чамд ингээ айгу ойрхон игэлжирээтэй тэгж магадгүй санагдчихлаа байх л та тийм. За тэгээ 5 дугаар байрны газар маань ийм зохиолсон. Миний хувьд ч ихсэн айгу сонирхолтой. Одоо юу гэдгийг би бас зарим нэг таалагдахгүй номоо ер нь хэсгээл ингэчдэг. Тэгэл эхлээд би Вонегутыг суусан чинь бүр ингээ подкаст хийж мэхээс ч юм уу зүгээр ингээ яасан чинь яагаад ч мэдхгүй нэрнээсээ ч болсон юм уу баргар ч юм уу ерөөсөө ийм зохиол байгаа ч гэж бодоод идэв. Зөв нэг сүгсэн мөртлөө ингээд бүр гарсныхын дараахан баха. Тэгчээд ингээд би дэлгүүрээс эндээс авахгүй явсан байхгүй. Тэгээ сая яг тэр завтаа үедээ ингээд зориуд ингээд ууссан чинь надад бас тийм үнэхээр тийш стол зохиол хийсэн л та. Тэгээд Бөөний газар нэрнээс нь сүлжээ. Хамгийн айхтар тийм надад хүрсэн юм нь болохоор тэр Билли Пилгримийн амьдрал, тэр ой санамж, тэр эсвэл зүудэн ч юм уу юм чинь цаг хугацаагаар аялаад байгаа байдал нь айгүй сонин. Яг үнэндээ инээдтэй боловч яг цаана бодоод ирэхээр айгүй төгшүүртэй, харамттай ингээл басгаал нийт талд очиж хаан ч ингээл юм хийвээ үргэлжлэхгүй ингээл айгүй тогтворгүй төгшүүртэй тийм байдлыг үүсгэх. Тэрнгээрээ л яг хүний сэтгэл зүйд өөрөө ирэхгүй яг тэр дайны юм төгшүүрийг л ингээл багаар өгвөл тэр нь надад айгүй хүчтэй. Тэгээ бас миний хувьд яг ингээд жоохон эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж хэлэхгүй яг үнэндээ. Тэгэнгუთ би ингээд яг айхтар ингээд би бол ийм юу уншигчгүй ингээд амар гоё хэлнэ харуулхад ингэж автаж уншдаг. Тэгэнгუთ энэ ном бол бас яг тийм ном биш. Тэгсээр нэ яалчгүй тэр нэг юм тийм сонирн байдал нь гэхдээ тийм төгшүүртэй мөртлөө уншигчийг бас яг тэргээрээ айгүй ингээд татаад тэр юмдаа ингээд авчдаг. Тийм л ном юм шиг зүгээр санагдсан. Тэгээд айгүй олон хүмүүсээс залуучуудаас ингээд Вонегутын 5 дугаар байрны газар. Жишээ нь би олон анх нэг хинээс сонссон байг бол Дашмүнх ах. Дашмүнх ах гэхээр угаасаа ойлгомжтой байгаа. Цааш нэг Фаранхайтын 451 юмыг орчуулсан. Тэгэл дандаа ийм уран сэтгэмжтэй юм маягийн зохиол орчуулдаг. Мэн хүнээс би анх яг Вонегутын 5 дугаар байрны газар гэдэг юу яжсан. Бараг энд орчуулагдсан байхад нь бараг Дашмүнх ахын орчуулгаар гарч дээ гэж утсан чинь арай угсаа яг энэ дашрамт хэлэхэд 5 дугаар байрны газрыг орчуулагч гэрлэгийн орчуулснараа хэмэлсэн байгаа. Тэгээд энэ бол одоо боловсрол хэвлэлийн газрын орчин үе гэдэг юм цуврал. Орчин үе цуврал одоогоор нэг юм 6 ном болчиход байгаа. Тий. Мастер Маргарита, тэгээд Салман Рушдигийн өрөнд орно. Шоо юу үлээдэг. Карл Зускийн тэгээд зохиолч Тахта Ардер гэдэг юм 3-4 орчин үеийн юм уран зохиолын төлөвлөсөн юм номууд ингээ гарсан байгаа. За тэгээд 9 маань өшөө номныхаа талаар би бас яриг ингээ өөрийнхоороо ярих гэсэн юунаас нь бас хадууруулаад ч юм аваа явцсан байх магадaltaй. Өөрийнхөө талаар бас манайд одоо нэг ийм зохиолч юу лээ гэж бодсон. Тэгэхээр зөвнөл зохиол бичнэ гэдэг бас нөгөө яг нийгэм цаг үеийн тухайн улс орны хүмүүсийн юу боловсрол юутай холбоотой байдаг байх. Тэгээд зөвнөл зохиолыг бас за бүхэлдээ зөвлөхийн ашиг энэ бол тэр талаар бичнэ гэдэг бас гэж амар хүн шиг байна тийм. Нөгөө Нобелийн шагналтай хин зохиол бичнэ намайг уу явуул гэдэг. Ишигура, Казо Ишигура. Тэр Казогийн хийхтэй тэнээр болж юм яг гэхдээ зүгээр ингээ наам буу явуулаач гэдэг зохиолоор зөвнөх зохиол хүн гэж уншин дээ. Тэгэхээр бол зөвнөлтөөр бичиж байгаа нь зүгээр тайз байсан гэдэг байгаа байхгүй. Би энэ талаар бичих юм аа ингээ ихлэ бодчихно. За тэрийг ямар тайзан дээр аваачих вэ? Дундад зууны үеийн Английн тайзан дээр аваачих тарих уу? Тийм багийн зохиол болохгүй эсвэл өөр ямар ч юм тийм готик одоо тийм тайзан дээр аваачих уу гэдэг. Тэгэхээр зохиолч хөвдөд тийм нэг эрхчлөлтэй. Яг тэр эрхчлөлийг бол Вонегут бол маш одоо бүтээлч юм гэсэн ийгч яаж чаддаг тийм юм байна гэдгийг бол
манайд одоо ингээд гоё одоо сайс нэг зохиолч байна тийм одоо юм зөвлөлттэй хоёр жишээ бичсэн юм бас шинэлэг юм арга барилын дээр зурсан зохиолч дээр тохоо бас түрүүн гарах байлгүй гэж бодож байна. Сайн зохиол уншина гэдэг чинь сайн зохиол манай хэл дээр байна гэдэг чинь тий. Бас тэр чиглэлээр сайн зохиолчд ирээдүйд хожим бий болох тий. Ер нь л тийм шүү дээ. Тэгээд нөгөө тий зөвгнөл зохиол гэдэг дээр ярихад тий ийм зохиолыг бичихэд бас нөгөө зүгээр л нэг юм уран төсөөллөөр бас бичих юм биш юм шиг тий. Адилаад л одоо өргөн мэдлэгтэй байж ээж тийм ээ бичих ёстой болно. За Вонигутд бол тэр мэдлэг нь байна, өөрийнх нь сонирхол байна. Үнэхээр бараан хошигнож ингэж байх бичгийн чадвар нь байна. Дээр нь хамгийн анхтар гол баримт нь тэр дайны хор уршиг нүдээр үзсэн өөрөө гэрчин байгаа байхгүй тэр өөрөө бүр ингээд гэрчлээ зогсохгүй зохиолоор ингээд зохиол бүтээлээрээ гэрчлээд тэгээд хүн төрөлхтний оюун санааны найс аваа бас нэг юм сонирхолтой бичлэг бүхий те сонирхолтой туршлага болсон ийм номыг орчуулснараа бас яалтчгүй 20 дугаар зууны энэ орчин үеийн постмодерн уран зохиолт бол Курт Вонигут өөрийгөө бас тамгалчжээ. Тийм ээ, тийм л ач холбогдолтой ном байгаа дах шиг байна. Тийм ч учраас одоо Вонигутыг олон ч зохиолч тийшэлт юм байна. Агуу улсуудынхаа тухай яасан ч гоё бичдэг. Би одоо ингээл Рүштигийн нөхрийг бичсэн тухай ингээл уушаал тэгэл за ямар ч гоё. Яг л ингээл энэ тэнцүү хоёр гоё зохиолч тэгэл амар гоё бичиж байгаа. Тэгээд Мураками бас унших дуртай зохиолчдын нэг үртэй байж байгаа тийм бүгд нэг уншдаг. Тэгээд яг тэр тухайн амар гоё бичээл гэл. Тийм тэгээд энэ юунууд одоо Нью-Йорк Таймс гэдэг ч юм уу тий. Одоо улсын тэр мундаг хэвлийн газар ч юм уу хэв мэдээлэл байгуулах тийм тийм газрууд бас ингэ намны талаар ингэ гоё гэж онцлох юм хийж өгдөг тий. Тэгээд юу бас манай дээр тогтоос одоо энэ манай шинэ мундаг одоо том их дарах сайтууд байна шүү дээ. Тэдний одоо шинэ номын тухай одоо ингэ юм хийдэг болон шүү гэх юм уу тий. Номын тэр чийдэг болоосаа батсан. Энд одоо ингээл амар бүх зүрхлэл дуурах чинь манай ч одоо ингээд нөгөө судлаа шүүмж гэж юм чинь бас жаахан ямар хөө төвшөнд яваад нь бүгд л ярьдаг хэлдэг шүү дээ тий. Тэгээд бараг илүү сайр юу бичсэн хүмүүсийнх нь илүү бараг ултаа уншигчд нь бараг илүү ч ах шиг тий. Тэнгүүд одоо бид нар бол яах вэ ингээл нөөц бололцоогоо ашиглаад хүмүүс хүрхийн бодолцоод илүү чөлөөтэйг нь бодолцоол ингээл подкаст хийгээл ингээл яриад сууж ах жишээ тий. Эсвэл бол ингээл сэтгүүлч судлаач хүн болохоор шууд ингээд мэрэгчлийн асуудал гаргаж тавьчих ийм байх хэрэгтэй гэл тий зөв шүү дээ тий. Тийм тэгжээж бас бид нар ч үндэсний маань уран зохиол урагшаа явна шүү дээ тийм ээ. Тэгээд одоо нэг тэр одоо энэ нэг зүйлээр зөвхөн орчуулсан байдаг юм шиг байлээ. Ойлгомжтой. Тэгээд манай өвөр Монголд одоо найз залуучууд бол аль их одоо чинь 10 жилийн өмнө тэр уншсан гэдэг байж байгаа ах тийм. Тэгэхээр бас энэ намайг одоо уран зохиолч сонирхдаг оролцдог тийм залуучуудыг бол юунд дүн дайрч яваасаа гэж бодсон. За ингээд манай хуудас сэргэгчлэн подкастын маань шинэ дугаарт оролцож 5 дугаар бойны газар гэдэг энэ романы тухай сонирхолтой яриа өрнүүлж цаг зав аваад зориулсан төсөөдөө маш их баярлалаа. Төсөөдөө ажилд амжилт хүсье. За хуудас сэргэгчлэн подкастын энэ дугаар руу өндөрлж байна. Дараагийн дугаараар дараагийн сонирхолтой номоор уулзлаа түр баяртай. Хуудас сэргэгчлэнд подкаст нэвтрүүлэг.